Жинхэнэ итгэлийн хичээлийн маань 277 дахь цаг байна. За тэгээ бурхан бол сүнс сэдвтэй 9 дахь цаг, 3 дахь 5 дахь өдөр. Эзний өдрийн номлол энэ бүгд хоорондоо холбоотой байгаа. За энэ эзний өдөр бид нэр кемпэд бол явна 22, 23, 4-нд. За тэгээд би бол номлож байгаа зүйлүүдээ мөн тэн дээр давтан сануулах болно. 3 дахь өдөр орой ирж байгаа мөн 3 дахь өдөр жинхэнэ итгэл хичээлийн цагаар орж интернетээр орж сонсож байгаа хүмүүс бүгд адилхан үгийг сонсож байгаа юм шиг бодогдож магадгүй гэвч миний ярьж байгаа энэ үг 1-2 удаа сонсоод бүгдийг ойлгох тэр үг бол бишээ. Мөн энэ үгийг бол бид нар нэлээд олон удаа бас сонсох хэрэгтэй, гүнзгий ойлгох хэрэгтэй. Тэгээ давтан би бол энийг номлож байна. Тэгээ нэг удаа сонсгол болоочтой гэж бодож байгаа хүмүүс байл том андуурал шүү. Энэ үгийг бол та бүгд бүрэн төгс ойлгохыг хүсэж байна. Бид нар сүнслэг ертөнцийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ хэл яриагаараа дамжуулаад бүгдийг илчлэхийг хүсдэг. Улс үндэстэн болгон өөрийн гэсэн хэл яриатай. Улс үндэстэн болгон хэл яриа ёс заншил гэж байна. Ёс заншил байгаа учраас урдны өнгөрсөн түүхүүд байна. Өнөөдөр хүртэл яаж явж ирэв? Ямар өнцгөөс харж байна? Тийм болохоор тэр бүхий л зүйлүүдийг бид нар өөрсдөө хэл яриа, ёс заншил, тэгээд энэ үгийг сонсохдоо ч гэсэн би бол энэ үгийг ойлгох боломжтой штэ гэж болвол энэ бодох юм бол энэ сүнслэг ертөнц биш ээ. Сүнслэг ертөнц гэдэг маань ариун сүнсээр бурхны үгийг бид нар харж ойлгож мэдэх хэрэгтэй. Хэр хэмжээгээр ойлгох вэ гэхээр би тэр сүнслэг ертөнц дотор орох хэрэгтэй. Энэ бол бүрэн төгс жинхэнэ бодит амьдрал болох хэрэгтэй. За бүр биеэр үзэж мэдэх хэрэгтэй. За дараагийн бол номлолоор би жинхэнэ гэсэн энэ үгийг бол маш их хэрэглэх болно. Би урд нь та бүгдэд номлож байсан жинхэнэ бурхан Тэнгэр бол жинхэнэ гэсэн үг. Жинхэнэ гэж хэлэхэд бид нар махбодын хувьд жинхэнэ гэж хэлэхэд жинхэнэ бодиттой мөн сүнслэг ертөнц гэж байна. Тэгэхээр энэ махбод бодиттой юм уу? Аль эсвэл сүнслэг зүйлүүд, мөнхийн зүйлүүд бодиттой юм уу? Тэгэхээр мөнхийн зүйлүүд бол бодиттой шүү дээ. Тэгэхээр өнөөдөр би мэдрэл маргааш байхгүй болох юм бол энэ бол жинхэнэ бодиттой зүйл биш. Энэ бол зүгээр нэг сүүдэр зураг заагур учраас тэгэхээр энийг бол бүр байхгүй гэж хэлж байгаа юм биш. Харин зураг сүүдэр гэдэг маань бидний нүдэнд харагдаад өнөөдөр байх боловч маргааш байхгүй болно. Харин жинхэнэ бодиттой сүнслэг зүйлүүд бол мөнхөд байна. Тэгэхээр Есүс хэлэхдээ би бол зам, үнэн, ам гэж хэлсэн. Энэ үг тэр бол мөнхөөс өмнө үгээр байсан. Тэр бол жинхэнэ бурхан. Тэр бол цор ганц бурхан. Амен. Сүнслэг ертөнц. За сүнслэг ертөнц гэж ярихад сүнс гэдэг үгийг бид нар өшөөлө бодох хэрэгтэй байна. Сүнс болон сүнслэг ертөнц. Сүнсний ертөнц. За би та бүгдэд анхааруулж хэлж байгаа энэ зүйл маань. За энэ ертөнц материалын ертөнцийг хэлж байна. За сүнслэг ертөнц болон материалын ертөнц. Тэгэхээр энэ дэр материалын зүйлсүүд байна гэснээрээ
Энэ ертөнцид бол амархнаар хэлэх юм бол сүнслэг зүйлүүд байхгүй гэж бол хэлээгүй, тийм ээ. Энд бол планетар сансар ухтаргүй дэлхий. Тэгэхээр энийг бол Бурхны бүтээсэн бүтээл материалыг ертөнц. Тэгэхээр энэ сансар ухтаргүй дэлхий гэдэг маань сүнслэг ертөнц биш ээ гэж бол би хэлээгүй. Сонирн байна уу? Бид нар сүнслэг энэ ертөнцийг мэдэх хэрэгтэй гэж хэлж байгаа хэрнээсээ Тэнгэр бол сүнслэг ертөнц. Харин сансар ухтаргүй бол сүнслэг биш ээ гэж хэлээгүй. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр энэ сансар ухтаргүй энэ дэлхий дотор бол сүнслэг зүйлүүд бол байна шүү дээ. Сүнслэг зүйлүүд байгаа учраас энэ ертөнцид ч гэсэн сүнслэг зүйлүүд хийгдэж байна. Мөн Тэнгэрт Бурхны хаанчлалд ч гэсэн Тэнгэрлэг тэр хаанчлалд сүнслэг зүйлүүд хийгдэж байна. Энийн ялгаа юу вэ гэхээр дэлхий, за энэ харанхуй ертөнц. За энд болохоор мөнхийн биш тэр харанхуй ертөнц байна. Үгүй ээ, тийм биш. Энд бол сүнслэг тэмцэл байна. Сүнслэг бүхэл хөдөлгөөн энэ ертөнц дээр бий болж байна, хийгдэж байна. Тэгэхээр бид нар энэ сүнслэг ертөнц гэж ярихад бид нар энийг маш их сайн ялган харж энэ талаар ойлгоно гэдэг маань сүнслэг тэмцэл бөгөөд сүнслэг амьдрал, сүнслэг ертөнцөө. Энийг бид нар мэдэх хэрэгтэй. Амен. Тэгээ би өнөөдөр хүртэл маш олон давтан номсон учраас за хурдан өнгөрье. Дэлхий болон мөнхийн хаанчлалд ялгаа байна. Энд бол маш их чухал ялгаа байна. Тэр ялгаа нь юу вэ гэхээр Тэнгэр болон энэ ертөнц. За үүжүү гэхээр сансар ухтаргууг хэлнэ. Гэхдээ доор нь чигүүгээ бичсэн байна. Энэ бол дэлхий. Манай ертөнцийг хэлж байна. Тэгэхээр Тэнгэр гэдэг маань Бурхны хаанчлал. За Тэнгэр гэхээр нэг хамтарсан гэсэн энэ утга бол тэн дотор бүрэн төгс орсон байдаг юм байна. Энийг бол би нэгдүгээр тайлбарлаж өгнө. Тэгэхээр энэ ертөнц болон сансар ухтаргууг харах юм бол тусдаа гэсэн үг байдаг. За энд болохоор орон зай байгаа учраас тэгээ бие биентэйгээ бол хоорондоо бол бие биенээсээ тусдаа байдаг. Чи болон би бүх зүйлүүд бол тусдаа тараад байж гэн хол байна. Тэгэхээр энийг хэлж байгаа учраас бүгд бол тусдаа. Харин Бурхны Тэнгэрийн улс тийм биш ээ. Харин Тэнгэрийн улс гэдэг маань юу байна вэ гэхээр бэлхэм дүүрэн байна. Амен. Дахиад хэлэхгүй юу? Бэлхэм дүүрэн байна. Бэлхэм дүүрэн байна. Амен. Тэгэхээр энд бол Тэнгэрийн хаанчлал бол тусдаа гэсэн зүйл байхгүй, бүгд нэг ээ. Дэлхий дээр бол тусдаа байна, зүрх сэтгэлж тусдаа байна, бүхий зүйлүүд хол байна. Тэнгэрийн хаанчлалд бол бүгд нэг байна. Тэгэхээр энэ дэлхий дээр хийгдэж байгаа тэр зүйлүүд бол Тэнгэрийн хаанчлал болохоор тэр орон зай байхгүй гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Харин энэ дэлхийд байгаа тэр бүхий зүйлүүд орон зай байгаа учраас орон зайд орж байгаа учраас тэгэхээр энэ бүхий л энэ бүтээл болохоор энэ хол зайтай энэ бүтээлүүд бол бүгд бие биенээсээ орон зай дотор хол байна. Харин Тэнгэрийн хаанчлал Тэнгэр маань их томч агууч гэсэн. Дахиад хэлэх юм бол сүнсээ Тэнгэрийн хаанчлал Бурхны усыг сүнс гэж хэлж байна. За тэгэхээр энэ дэлхий дотор харанхуй ертөнцөө гэж бид нар энэ сүнсээр бол харж байна. Тэгээ энэ харанхуй ертөнц маань харанхуй ертөнцид дотор бүхий зүйлүүд тус нь Бурхан бүтээсэн. Харин Тэнгэрийн хаанчлалд энэ сүнс гэдэг энэ Тэнгэр тэр дотор Бурхны дотор байна. Энэ бүхий зүйлүүд
Хэрвээ би нэг зүйлийг буруу заагаагүй л дээ. Гэхдээ би энийг болохоор жоохон өөрчилнө гэж хэлэх юм бол энэ нэг зүйлийг би хэлхийг хүсэж байна. Би урд нь болоод өөр өнцгөөс би энийг харсан. Харин энийг болоод өөр өнцгөөс харахад академи хичээл заахтаа би болоод санагдаж байна. Энэ үгийг бол би хэлсэн. Тэнгэр бурхны дотор байна гэж бол би хэлж байсан. Харин бүр илүү тодорхой хэлэх юм болоод тэгэхээр энэ тэнгэрийг би та нарт юу гэж тайлбарлаж байсан бэ гэхээр за дэлхий байна. За сансар дотороо байна. За тэгээ тэнгэр байна гэж би бол ингэж зурж байсан. Тэгэхээр энийг харж байгаа учраас тэнгэрийг хүмүүс яаж харж байна гэхээр за тэгэл ийм бөөнхий орон зай тэнгэрээ гэж хараад байна. Тэгэхээр энийг бол би арилгахыг хүсэж байна. Энэ бол тийм биш ээ. Тэнгэрийн хаанчлал сүнслэг орчин бол ийм бөөнхий биш шүү гэдгийг хэлж өгч байна. Тэгэхээр тэр тэнгэрийн бол тийм бөөнхий биш юм уу? Би мэдэхгүй байна. Харин тэгэхээр энэ тэнгэр гэдгийг бид нар яаж мэдэх үү гэхээр тэнгэр маань бурхны дотор байна. Тэгвэл бурхан бол мөнхөд оршигч бурхан. Тийм болохоор тэнгэр болон бурхан болон сүнс. Бурхан бол сүнс учраас тэр бол нэг ээ. Тэр тусдаа байх боломжгүй. Бурхан бол сүнс гэж хэлэхэд за энэ дэлхий дээр бол үнэн гэж байхгүй. Гайхамшигтай сүнслэг зүйлүүд алдар, гэрэл, бурхны гайхамшигтай гэрэл, бурхны үнэн алдар энд бол байхгүй байна. Тэр хэмжээгээр энэ харанхуй ертөнцийн гэдэг энэ сансар огторгүй энэ орон зай бол байхгүй зүйлүүд маш их байдаг. Яагаад байхгүй зүйлүүд яагаад их байгаа тэр шалтгаан нь энд бол бурхны гайхамшигтай алдар байхгүй гэдгийг хэлж байна. Харин сансар огторгүй маань бурхны байхгүй газар гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Бурхан хязгааргүй оршигч шүү дээ. Тэгэхээр хязгааргүй оршигч гэсэн үгийг хэрэглэхгүйгээр хязгааргүй оршигч гэх юм бол бурхан тамд ч гэсэн байна гэж хэлж болно. Гэтэл тэгж хэлэх боломжгүй байна шүү дээ. Яагаад бурхан бол тэр там руу явдаг бурхан биш ээ. Бидний мэдэх ёстой зүйл гэдэг маань энэ харанхуй ертөнц гэдэг маань бурханы үг байхгүй. Хэрвээ үг байна гэх юм бол үгээ бидэнд өгөх хэрэг байхгүй. Үг энэ ертөнц дээр ирэх хэрэг байхгүй. Энд бол ам байхгүй байна. Хэрвээ ам байсан болол тэг үг болсон ам болсон тэр Есүс Христ ирэх хэрэггүй. Харин тэр амийг бид нар энэ ертөнцөөс ижлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол энэ ертөнцид бол тэрийг амийг илчлэх юм боломжгүй. Харин үг махбат болж ирсэхэд түүгээр дамжуулаад юу ирлээ? Үнэн болон нэгүслэл Есүс Христээр дамжаад ирсэн тэр шалтгаан нь энэ дэлхий дээр үнэн болон тэр бурхны гайхамшигтай сүнслэг үнэн ам байхгүй байсан. Бурхан байхгүй байгаа учраас тэр Есүс залбирахтаа та бүгд сайн сонсохыг хүсэж байна. Та нар ингэж залбираа гэж хэлсэн. Яаж залбирах вэ? Тэнгэр дэх бидний ааваа гэж залбирсан шүү дээ. Яахаараа тэнгэрт гэж хэлж байна. Бурханы дотор тэнгэр байхт чинь бурханы өөртөө тэнгэр байхт чинь тэнгэрт байгаа ааваа. Тэгэхээр тэнгэрт байгаа эцэг минь. Тэгэхээр энэ тэнгэр гэдэг маань түүний дотор бүтээл болсон тэнгэр элчнэр байна. Сүнслэг ертөнц. Харин Есүс болохоор биднэрт яагаад тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ гэж залбирсан юм бэ гэхээр энэ харанхуй ертөнцийг бурхны хаанчлалаас ялгахын тулд зааж өгсөн байна. Бурхан бол хязгааргүй оршигч. Харин энд бол байхгүй. Энэ харанхуй ертөнцид байхгүй. Тэгвэл энэ харанхуй ертөнцид байхгүй байна гэдгийг яаж хэлэх вэ гэхээр тэгэхээр энэ сансар огторгууд байхгүй бурхан минь ээ биш ээ. Тэгж бол хэлэхгүй. Харин тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ гэж хэлэх нь шүү дээ. Амен.
Тэнгэрт байгаа гэдгийг аль нэг орчинд, аль нэг орон зайд маш их холоос Бурхан тэр холоос ингэж доошо бууж ирээл хол тэр тэнгэрт байгаа тол байгаа тэр тэнгэрт байгаа аваа таныг өрье гэж бол хэлж байгаа юм бишээ. Харин тэнгэр гэдэг маань Бурхан. Тэр Бурханы үрт байна. Бурхан бол тэнгэрт бэлхэм дүүрэн. Тэгэхээр тэрэнд бол ямар ч тийм орон зай байхгүй гэдгийг бол хэлж байна. Тэгээд тэнгэрлэг тэр сүнслэг зүйлүүд бол бэлхэм дүүрэн. Алдраар дүүрэн, үннээр дүүрэн. Тэгэхээр энд бол харанхуй ертөнцид үнэн гэж байхгүй. Үнэн байгаа газар байна. Тэр бол тусдаа хаана вэ гэхээр сүм чуулган. Тэнгэр гэж хэлэхэд сүнслэг ертөнц байгаа учраас тэр сүнс бол Бурханы дотор байгаа учраас бэлхэм дүүрэн нэг. Бурхан бол сүнс. Бурхан бол тэнгэр. Тэнгэрт орон зай байхгүй. Тэнд бол үнэн. Худал зүйлүүд бол тэнд байхгүй. Үргэлж гэрлэр дүүрэн байдаг. Үргэлж хүч чадлаар дүүрэн байдаг. Ерөөлөөр дүүрэн байдаг. Байхгүй зүйлүүд бол байхгүй гэж хэлж түүнийг бол тэнгэрт байгаа бидний эцэг минь гэж дуудана. Аамен. Тэгэхээр ингэж залбир гэсэн шалтгаан нь тэнгэр бол энэ харахуй ертөнцийг ялгаа гэж хэлж байна. Тэгэхээр бид нар энийг бол яаж ялгах вэ гэхээр энэ харанхуй ертөнцийг бол бид нар сайн мэдэх хэрэгтэй. Энэ харанхуй ертөнцийг бид нар бол маш сайн нэгнгүү мэдэх хэрэгтэй. Яаж мэдэх вэ гэхээр бэлхэм дүүрэн Бурхан Аав, сүнс болсон Аав, Бурхан нас бол ялгаж хараа гэдгийг хэлж байна. Аамен. Харанхуй ертөнцийг Бурханаас ялган хараа. Тэгэхээр далаад бид нар очиод харахад бол тэр далайн амьтад загас ч гэсэн тэр усанд байхдаа л амьд байхаас биш далайн уснаас гарах юм бол өхөн шүү дээ. Хуурай газар дээр. Тэгэхээр далайн ус байгаа газар болгон дээр бол загас бол байж загас амьдрах боломжтой. Тэгээд далайн ертөнц гэдэг маань тэнд бол ус байхгүй газар байхгүй шүү дээ. Далай гэдэг нь бэлхэм дүүрэн. Харин тэнгэр гэдэг маань сүнс байхгүй газар байхгүй. Харин энэ харанхуй ертөнцид бол сүнс байхгүй газар маш их байна. Аамен. Тэнгэр бол айн байхгүй газар байхгүй. Тэнгэр гэрэл байхгүй газар бол байхгүй. Гэрэл байна. Гэрэл бол бэлхэм дүүрэн байгаа учраас тэр гэрэл дотроос хийж үлдэж ажиллаж байгаа тэр нэгэн бол тэнгэр элчнэр. Тэнгэр элчнэр тэнгэрийн доор тэнгэрт бүрэн төгс бол хөдлөх боломжтой. Тэнгэр гэдэг энэ сүнслэг ертөнцид дотор тэгэхээр усны загас далайд бол байгаа тэр загас альж усанд бол хаашаа ч явах боломжтой шүү дээ. Харин тэнгэр элчийн хувьд бол сүнс болсон Бурхан тэнгэрт бид нар бол бүрэн төгсөн загастай адилхан ус хаана байна загас хөдөлдөг шиг тэнгэрийн хаанчлалд тэнгэр элчнэр бол хөдөлгөн шүү дээ. Тэндээс унсан хүмүүс бол сатан болон 3-1 тэнгэр элчнэр унсан. За тэгээд тэд нар бол тэнгэрээс завхан унахтаа за Бурхан бол тэднийг хөөсөн. Тэгээд тэд нар бол энэ дэрхтээ ямар байсан бэ гэхээр маш их бэлхэм дүүрэн алдраар дүүрэн Тэгэхээр энэ ертөнцид бол бүх зүйл нэг биш тусдаа орон зай байна гэж сая хэлсэн. Харин Тэнгэрийн хаанчлалд бол бүх зүйлүүд нэгэ. Бурхны сүнсэн дотор Тэнгэрийн тэр сүнслэг зүйлүүд бол бүгд л нэг байна. Тэгээд тэнд бол маш олон үйлчлдэг сүнснэр байна, Тэнгэр элчнэр байна. Энийг үл яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бид нар энийг махбодын хувьд тайлбарлах юм бол байгалийн илчилтийг харах юм бол энэ хаач явсан
Бид нар бол амьсгалан шүү дээ. Амьсгалах агаар байж ээж бид нар амьсгална. Агаар байхгүй газар гэж бол байхгүй. Агаартай газар л хүмүүс амьдарч амьсгална шүү дээ. Хэрвээ энэ бидний энэ амьсгалах агаар 10 секунд байхгүй байх юм бол тэгэл ер нь хүмүүс ихэнх нь хэцүү болох байх шүү. За 3 минут энэ агаар байхгүй байх юм бол ихэнх хүмүүс бол яагаад тэгэхээр амьсгалж чадахгүй байгаа учраас ер нь зогсох боломжтой. Тэгэхээр энэ дагаад хэлэхгүй Тэнгэр бол бэлхам дүүрэн. Амен. Тэнгэр бол бэлхам дүүрэн. Харин энэ газар бол тийм бэлхам дүүрэн биш ээ. Маш олон хүмүүс буруу ойлгоод байдаг. Энэ Бурхны алдрын ертөнцийн хувьцаан. Энийг бол маш олон хүмүүс энэ ертөнцид Бурхны байхгүй газар гэж байхгүй. Энэ бол харанхуй ертөнцийн ойлгосноо. Энэ харанхуй ертөнцийг бол харанхуй ертөнцийн эрх мэдлийг барьж байгаа тэр нэгэн бол диавол, муу сүнс. Тэгэхээр Бурхан бол энэ ертөнцийн дээр ямар ч хүч чадал байхгүй мүү? Тэгэхээр миний хувьд юуг эндээс хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ харанхуй ертөнц болон Тэнгэрийн сүнслэг зүйлүүдийг Бурханы хаанчлалыг ялгаж харахыг хүсэж байна. Тэнгэрт бол бэлхам дүүрэн нэг сүнсэн дотор байдаг. Бурханы Тэнгэрийн хаанчлал дотор бол дутагдах зүйл гэж нэггүй ч байхгүй баяр хөөрөөр дүүрэн. Харин энд болохоор ертөнцид бол тусдаа болвол баяр хөөргийг хүлээн аван амийг авсан ч гэсэн тусдаа хүлээн авна. Энэ бол энэ харанхуй ертөнцийг хэлж байна. Амен. Иохан номын 1:18-ыг харъя. Бурхныг хэн ч хизээч хараагүй, харин эцгийн өвөрдөх цор ганц төрөгч болох Бурхан түүнийг таниулсан юм аа гэж хэлж байна. Иохан номын 1:18. Эцгийн өвөрдөх цор ганц төрөгч гэхээр энэ Тэнгэр энэ сүнсийг хэлж байна. Бурхан аавын өвөрдөх цор ганц төрөгч тэр бол ирсэн тэр хэн бэ гэхээр Бурханы болвол дөрдөх болсон Есүс Христос хаанаас ирсэн бэ гэхээр аль нэг Тэнгэрийн улсаас гэж бол хэлээд байгаа юм биш. Харин энэ сүнслэг ертөнц энэ бэлхам дүүрэн дотроос болвол ирсэн. Энэ ертөнцид орж ирэхдээ тэр түүний тэр мөнхийн үг, тэнгэрлэг, сүнслэг зүйлүүд, Бурханы сүнслэг зүйлүүдийг бол бүгдийг илчилэхээр тэр дүр төрхөөр ирсэн Бурханы дүр төрхөөр ирсэн бөгөөд Есүстэй бид нар уулзах юм болвол тэр Бурханы хаанчлалыг харсантай адилхан, Тэнгэрийг харсантай адилхан. Яагаад тэгэхээр тэр дотор юу байна гэхээр Тэнгэрт бол Бурханы дүүрэл байна. Бурханы алдар дүүрэн байна. Тэгэхээр энэ Тэнгэр гэдэг маань Бурханы сүр хүч сүнсээр дүүрэн байна. Тэнгэр элч нар ч гэсэн тэр Бурханы алдар дотор ажиллаж байна. Дахиад хэлэх юм бол тэр сүнсэн дотор ажиллаж байна. Дахиад хэлэх юм бол тэр амь дотор ажиллаж байна. Тэр гайхамшигтай Бурханы алдраар бол энэ газарт бууж ирнэ. Амен. Тэр Бурханы тэр сүнслэг зүйлүүдээр Тэнгэр элч нар ажилладаг учраас харин Есүс Христийн хувьд хин юм бэ гэхээр за үгийг харъя. Үгийг харж иж ойлгох хэрэгтэй болох нь байна. Колосе 2:9. Колосе 2:9. Учир нь түүн дотор Бурханы төгс дүүрэн бүхлээрээ биетээр оршдог. Амен. Есүс Христ ирэхдээ үг махбод болж ирэхдээ за үг Бурхантай хамт байсан.
Уг бурхантай хамт байсан. За тэгэхээр тэнд бол аль нэг орон зайд энэ үг гэсэн тэр нэгэн байж байгаад ирсэн юм бишээ. Үг гэж хэлэхэд ерөөсөө л тэр чигээрээ бэлхэм дүүрэл. Тэгээд үг маань өөрөө тэр чигээрээ бэлхэм дүүрэл амин. Тэр үгэн дотор ам бэлхэм дүүрэн байна. Тэр үг махбод болж ирсэн. Бид нар тэрийг харахтаа Есүс Христийн ертөнцид ирэхэд Тэнгэр тэр чигээр ирсэн. Биднэрт харуулах хэмжээгээр бид нарыг үнэхээр бүзэж мэдэх хэмжээгээр ойлгох хэмжээгээр тэр Тэнгэр тэр чигээрээ бол энэ газар дээр ирсэн. Есүс Христээр дамжуулаад бид нар Бурхныг харсан. Тэгэхээр Аавыг харсан. Аавтай хамт байсан учраас тэр ирж Аавыг бидэнд харуулсан. Есүс Христ. Тэгэхээр тэр Тэнгэр бол жинхэнэ, харин энд бол орон зай байна, тусдаа байна. Үргэлж бол дутагдах зүйлүүд их байна. Харин Тэнгэрийн хаанчлалд бол дутагдах зүйлүүд нэг ч үгүй. Бэлхэм дүүрэн Логос үнэн үг гэж хэлэхэд энэ бүхий л Тэнгэр энэ сүнслэг ертөнцийг бол бүрэн төгс харуулах тэр нэгэн бол үнэ. Тэр жинхэнэ тэр Бурхныг бол тайлбарлаж хэлж байгаа тэр үнэн Есүс Христ. Амен. Тэр ирсэн, Есүс Христ ирсэн, ирээд тэгэхээр Есүс Христийн ертөнц дээр ирсэн ч гэсэн ертөнц бол энэ харанхуй ертөнц. Есүс гэрэл ирсэн. Харин муу сүнс хаашаа зүхтах боломж байхгүй. Харанхуй ертөнц бол харанхуй ертөнц. Есүс Христ хичнээн ертөнц дээр ирсэн ч гэсэн зарим хүмүүс бол гэрэл ирэх юм бол харанхуй байхгүй болно. Тэгэх юм бол Есүс энэ ертөнц дээр ирэхэд бол муу сүнсүүд байхгүй болох хэрэгтэй байсан шүү дээ. Гэтэл байхгүй болоогүй. Харин харанхуй ертөнц дээр ирсэн учраас харанхуй ертөнц байхгүй болж Тэнгэрлэг сүнслэг зүйл болох ёстой байтал болохгүй байна шүү дээ. Энэ бол одоо ч гэсэн харанхуй ертөнцийн муу сүнснүүд их байна. Тэгэхээр бид энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Дараачийн хичээлээр бид кемпэд очиж чөтгөрүүдийн талаар би та бүгдэд тайлбарлан ойлгох хэрэгтэй. Тэгээ бид нар итгэдэг гэж хэлсэн хэрнээсээ энэ чөтгөрт бид нар яагаад ингэж чичгэрийн өмнө чичрээд идэх юм бэ гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Есүс Христ ирсэн гэж хэлээд энэ бүхий ертөнц Тэнгэр утсан юм биш. Тэр чигээрээ хэвээрээ харанхуй ертөнц. Есүс 30 жилийн туршид энд байхдаа явж байгаа газар болгон дээр гэрэл болж явж байгаа газар болгондоо ам байж явсан газар болгонд нь ам бэлхэж байсан үгүй шүү дээ. Ариун сүнсийг авч ажилласан ч гэсэн зөвхөн түүний дотор байгаа тэр нэгэнд бол Есүсийн дотор Есүс бол гэрэл мөнхийн ам. Есүс бол ам сүнсээ. Амен. Тийм болохоор тэр энэ ертөнцид ирээд үхэж дахин амьлахдаа хурдан бид нарт юу хий гэж хэллээ. Ариун сүнсийг авч хэлсэн юм шүү. Миний нэрээр гэмшиж баптизм хүртээ гэж хэлсэн. Баптизм яг хүртэж байгаа юм бэ гэхээр та нар миний дотор орж ирэх хэрэгтэй. Надтай нэг болох хэрэгтэй. Нэг болно гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр энд бол тусдаа зүйл бол байхгүй. Энд бол маш их бэлхэм дүүрэн учраас үргэлж хамт. Харин тэнд бол тусдаа байна. За тэгэл хагарал байна, орон зай байна, үргэлж бол ялгаатай энэ харанхуй ертөнц. Тэгээд дутагдах зүйлүүд маш их. Харин та нар Есүсийн нэрээр
баптизм хүртэж надтай нэг бол тэхийн юм болоод бид нар тэднэртэй Есүстэй нэг болох юм болоод болон би нэг байдаг шиг тэднийг ч гэсэн та нэг болгож өгөөч. Адилхан бидэнтэй адилхан нэг болгож өгөөч гэж хэлсэн шүү дээ. Амен. Тэгэхээр бид нар бол бурхан болсон гэж хэлээд байгаа юм биш ээ. Бурхан дотор байгаа бүхий зүйлсүүд бидний дотор, та нарын дотор бурханы хаанчлал тэнд байна, энд байна гэж бүү хэлээ. Энэ бол энэ ертөнцид бурханы хаанчлал биш ээ. Одоо ч гэсэн мөн аваараас л өвчин, үхэл, худал хуурмаг бүхий зөвхөрлсөн тэр зовлон гуйныг сэтгэл мэдрэлийн өвчин энд бол хаашаа ч явсан байна шүү дээ. Хүнд ачаа их байна. Харин бид нар усан баталгаа аваад Есүс Христийн дотор ороход Бурхны хаанчлал хаана байна гинэ? Та нарын дотор байна гэж хэлсэн тэр шалтгаан нь бид нар энд байна. За юу гэж тайлбарлая та гинэ. Есүс ингэж хэлсэн. Аав миний дотор, би аавын дотор байна. Амен. За Есүс энэ харах ертөнцид байна. Тэгж яагаад тэгж хэлсэн юм бол Есүсийн хувьд бол дээрээс энэ газар дээр харах ертөнцид ирээд дэшээ өргөгдсөн учраас Есүсийн хувьд энэ ертөнцид ирсэн ч гэсэн Тэнгэр бол түүний дотор байсан тэр нэгэн учраас тэр бол сүнс учраас махбодоор энд ирсэн ч гэсэн тэгэхээр түүний тэр махбодоо дотор сүнслэг зүйлүүд бол маш бэлхэн дүүрэн байсан. Тэгэхээр тэр бол хизээс хэлж байсан бэ гэхээр мөнхөөс өмнө тэр бэлхэн дүүрэн сүнслэг зүйлүүд энэ ертөнцид төр бууж ирсэн. Тэгэхээр бид нар энд ертөнцид төр Есүс Христэд би итгэж байна. Би итгэсэн. Юунд итгэсэн бэ гэхээр би Есүст итгэж байна. Тэр хин юм бэ? Бурхны хүү. Амен. Мөнхөөс өмнө байсан тэр нэгэн энэ бол харанхуй ертөнцийн хүн биш ээ. Амен. Энэ харанхуй ертөнцийн хүн биш. Тэр бол дутуу хүн биш. Бидэнтэй адилхан махбодтой биш ээ. Шорооноос бий болсон юм биш ээ. Тэр ариун сүнсээр бий болсон Бурхны хүү. Түүний дотор Бурхны Тэнгэрийн улс бүгд байна. Тэр бол жинхэнэ бодтой жинхэнэ цор ганц. Энэ тэнгэртөө жинхэнэ байдаг шигэ. Тэр бол энэ газар дээр мөн жинхэнэ. Амен. Тэр энэ дээр бүхий л бүтээл. Тэгэхээр энэ ертөнцийн бүхэл бүтээлийн Тэнгэрийн загвараар бол бүтээгдсэн. Харин Есүсийн хувьд бол жинхэнэ сүм. Тэр бол сүүдэр биш. Тэр бол жинхэнэ бодтой Бурхны сүм. Тэр бол хин юм бэ гэхээр Есүс Христ амьд оршигч Бурхны хүү. Тэр бол Бурхны дүр. Бид нар түүнийг харахтаа сансар огторгой энэ харанхуй ертөнц харагдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ сансар огторгой ямар том юм бэ? Энийг бол бид нар харах хэрэг байхгүй. Энийг харах юм бол мөхлөө. Тэгэхээр бид нар түүнийг харахад юу харагдах вэ гэхээр Тэнгэр харагдах хэрэгтэй. Бурхны хүү. Бурхантай хамт байсан үг. Тэр бол цор ганц Есүс Христ. Тэгэхээр Тэнгэр элчнэр тэр сүнсэн дотор бол ажиллаж байна шүү дээ. Мөн энэ газар дээр бууж ирж байна гэсэн ч гэсэн Тэнгэр элч ийшээ буунуу, дэшээ өргөгднөө. Тусдаа сүнслэг сүнснүүд Бурхны эрх мэдлэр энд газарт бууж ирсэн ч гэсэн харин Есүс Христийн хувьд бол Тэнгэр элч бууж ирж байгаа юм шиг бууж ирэхгүй. Үг Бурхантай хамт мөнхөөс өмнө байсан тэр үг махбод болон энэ ертөнцийн дээр ирсэн учраас бид нар түүнийг харахтаа Тэнгэрийг бол бүрэн төсвөлэн авсан. Амен. Тийм болохоор бид нар хаана орж байна вэ гэхээр Есүс Христийн дотор орж байна шүү дээ. Амен. Есүс Христэд чи усан баталгаа авснараа бид нар Есүс Христтэй нэг болсон. Тэгэхээр Есүс Христ яагаад энэ ертөнцийн дээр ирсэн бэ гэхээр бидний сүнстэй хурим хийхээр ирсэн. Амен.
Энэ сүнсний талаар би тараачийн цагт тайлбарлах болно. Тэгэхээр энд бол бид нар мөхөж тусдаа мөхөж байгаа. Бид бүгд дээр ирээд бид нар түүний дотор орсон. За энэ бол усан баталгааг тайлбарлаж байна. За тэгэхээр усан баталгаагаараа би хэнд яасан бэ гэхээр би түүний дотор бол Тэнгэрийн хүүгийн дотор бол бид нар орсон. Амен. Ойлгож байна уу? За тэгэхээр би усан баталгаагаар дамжуулаад Есүс Христтэй нэг болсон. Миний дотор Тэнгэр байна. Та нар бол Бурхны сүм ээ. Ямар сүм? Жинхэнэ сүм. Тэгэхээр энэ ертөнцийн үг, ам, гэрэл юу ч байхгүй. Библийн үгэн дотор байна уу? Үгүй ээ, энэ бол зөвхөн бичигдэж үлдсэн үгс. Энэ ертөнц бүгдөө Бурхны алдар байхын бол бүх юм ойрхон байна. Дагаад хэлэхгүй юу? Бурхны үг байхад бүх зүйл ойрхон. Амен. Юу ойрхон? Айм ойрхон. Амен. Хол байхгүй. Бэлхэн дүүрэн байгаа учраас. За тэр загас далай усанд байна уу? Байхгүй юу? За тэг урд зүг, хой зүгийн далай мэдээж загаснууд бүгд л тэг далай усанд байна. Тэгэхээр хаана далай байна? Тэр далайд бол усны загас байна. Гэтэл бол өмнө зүг, хой зүг, урд зүг энэ ерөөсө далай байхгүй бишээ, харин байгаа. Далай ус хаана байна? Усанд бол загаснууд байгаа учраас тэр энэ тэндгүй энэ байгаа далайнууд бол бүгд адилхан загасны амьдрах ус шүү дээ. Тэгэхээр тэр далай ус бол энэ ертөнцийг тэгж их гуйсан учраас далай ус хаана байна? Тэнд бол загас амьдран шүү дээ. Түүнтэй адилхан бид нар Есүс Христийн дотор ороход Тэнгэр байна. Тэнгэр бидний дотор хаана байгаа юм бэ? Энд байна уу? Тэнд байна уу? Дээр байна уу? Доор байна уу? Тэнгэрт байна бид нар. Амен. Тэгэхээр Тэнгэр яаж бишээ, харин Бурхны эрх мэдэл гэдэг маань юу вэ гэхээр бид нартай ойрхон байна. Ойрхон байна гэдэг маань энийг бол тайлбарлах хэцүү. Нэгэ. Эзэн болон би нэгэ. Амен. Холын Бурхныг Бурхан минь ээ. Миний залбирлын сэдвийг сонсооч гэж орилох бол хэрэг байхгүй. Бурхан бол сүнс учраас тэр сүнс болсон Бурхантай би нэгэ. Яаж? Би усан баталгаа авч Есүс Христтэй нэг болсноор би бол Бурхны сүм байж миний дотор ариун сүнс байж, харин энэ ертөнцид болоод ерөөсө тэнгэрлэг зүйлүүд алга байна. Харин би жинхэнэ итгэж байна гэх юм болоод миний дотор сүнс байна, гэрэл байна. Хэр хэмжээгээр байх вэ? Хэр хэмжээгээр байж болох вэ? Хүмүүсээ айн болон гэрэл болон хүч чадал хэр хэмжээгээр бидний дотор байх вэ? Жохон амтлаад болох юм уу? Үгүй, тийм биш. Бэлхэм дүүрлийн дүүрлээ. Түүнтэй Есүстэй бид нар нэг болсон учраас дүүрэн сүм чуулган ч гэсэн мөн адилхан. Сүм чуулган маань ч гэсэн үнэхээр дүүрлийн дүүрлээ гэж хэлсэн шүү дээ. Сүм чуулган гэдэг маань энэ ертөнцийг бол гуйцсан гэж хэлж байгаа биш. Харин бидний дотор хичнээн их сүнслэг тэр хүч чадал, тэр Бурхны алдар байгааг хэлж мэдэхгүй байна. Маш агуу. Тэгэхээр бид нар бол Бурхны энэ сүнслэг зүйлүүдийг харах хэрэгтэй. Бид нар нүдээ ансан ч гэсэн бид нар бол Есүсийг бодно гэж хэлэхэд би түүний дотор орсноороо түүнтэй нэг болж миний дотор Бурхны хаанчлал сүнс байж, айн байж, хэр хэмжээгээр байна гэхэд бэлхэм дүүрэн байна.
Амен. Ойрхон гэж хэлэхэд хол байгаа тэнгэр биш. Тэнгэр гэдэг маань ойрхон. Тэнгэр гэдэг маань ерөөсөө л нэг. Бид нар нэг болсон учраас тусад нь хүлээн авах боломжгүй хамгийн гол чухал нь итгэл. Итгэлээрээ бид нар бол түүнтэй нэг болсон. Итгэлээрээ бид нар мосон баталгаа авснараа итгэлээрээ миний дотор тэнгэр байна. Энийг бид нар мэдэх юм бол чөтгөрийг хөөн гэдэг нь маш их амархан. Амен. Өвчнийг бол хөөн гэдэг маань маш их амархан. Бүхий зүйлүүд бол их амархан болж ирнэ. Амен. Бүхий зүйлүүд амархан болж ирнэ. Бид нар тэр ертөнцид орох юм болов. Гэхдээ энийг мэдэхгүй байгаа учраас энэ бол том асуудал. Би балхам дүүрлийг хүлээн авсан хэрнээсээ тэгж хүлээн аваагүй юм шиг яриад байдаг. Би аль ертөнцид амьдарч байна. Би ямар аль ертөнцид амьдарч байгаа юм? Би сүнслэг ертөнцид амьдарч байна шүү дээ. Миний дотор гэрэл байна. Энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байх тусам би хаана өөрийгөө хаяж байна гэхээр би Есүс Христийн дотор байгаа хэрнээсээ тэгэл тэр далаагаас бол уснаас гарсан загастай адилхан болж байна шүү дээ. Эзэм та надад туслаач гэл харанхуй ертөнцөөс бид нар гараад тэгээд итгэлээрээ байх ёстой бэлтгэхгүй байна. Бурхан надад хэрэгтэй гээд би сүнсэн дотор байхад тэр сүнсэн дотроос бол гарчаад байдаг. Өшөө илүү хайгаад байдаг. Өшөө илүү хайх хэрэг байхгүй. Есүсийн нэр гэдэг маань Бурханы нэр, Аавын нэр. Амен. Тэр нэрийг бид нар энэ газар дээр хүлээн авсан Есүс Христээр дамжуулж. Тэгэхээр тэр аим үнэн тэр нэр хаана байна вэ гэхээр энэ бол ертөнцийн хожиж байгаа юм биш. Үнэн болон үг гэдэг маань Бурханы алдар бол энэ ертөнцийн хожиж байгаа юм биш. Тэгэхээр энэ чөтгөрүүд энд хичнээн их байгааг та нар мэдж байна. Маш их байгааг та нар мэдж байна уу? Тэгэхээр энэ Есүсийн нэр энэ газараар дүүрэн бэлхэн дүрэн бай гэх юм бол чөтгөрүүд гэж орилоод явах нь үгүй шүү дээ. Есүсийн гэрэл түүний аим гэдэг нь итгэл дүүрэн байгаа газарт л дүүрэн байна. Тэнгэр гэдэг маань би Бурханы сүм болох юм болоод миний дотор би аавын дотор байсан үнтэй адилхан тэнгэр миний дотор байж би тэнгэрийн дотор байна. Тэгэхээр энэ хоёр улс энэ хоёр сүнслэг ертөнц болвол хийгдэж үлдэгдэж байна. Сүнслэг ертөнцид айтаж байна. Христэд итгэдэг хүмүүст. Харин Христэд итгэдэг хүмүүсийн ертөнц гэдэг маань үргэлжил хөдөлж байна. Энэ харанхуй ертөнц энэ өвхөл энэ бол ерөөсөө л хөдөлж байна. Энэ харанхуй ертөнцид тэгэхээр бид нар юу гэж залбирах вэ гэхээр Тэнгэр дэх бидний эцэг минь тэр түүний сүнслэг ертөнцийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүний та нарын дотор байгаа түүнийг та нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амен. Сүнслэг ертөнц рүү орж ир. Сүнслэг ертөнцийн тэр сүнслэг зүйлүүдийг хийж үлдээ энэ ертөнцид. Амен. Амен. Тэгэхээр миний дотор Тэнгэрийн хаанчлал байна. Тэгэхээр энэ харанхуй ертөнц гэдэг маань хичнээн өргөн байсан ч гэсэн Тэнгэрээс маань Бурхантай ойрхон газар учраас Бурханы дотор байгаа учраас бид нар энэ харанхуй ертөнцөөс илүүгээр агуу. Тийм учраас итгэл гэдэг маань энэ ертөнцийг ялна. Итгэлээр энэ ертөнцийг ялна гэж хэлсэн шүү дээ. Амен. Амен. За би бол маш их зүйлийг ярьлаа. За ер нь ойлгосон нүггүй юу? Дахин бас сонсохыг хүсэж байна. Дараагийн удаа бол давтан бас ярихыг хүсэж байна. Жинхэнэ итгэдэг хүнд боломжгүй зүйл гэж үгүй. Итгэдэг хүн гэдэг маань аль цаг хугацаанд амьдарч байгаа сайн мэдэх хэрэгтэй. Энийг мэдэн би хийж үлдэх тусам үүднүүд нээгдэн харагдах зүйлсүүд бий болно.
Тийм учраас энэ үзэгдэл зүүд бидний сүнслэг тэр үүд хаалга нэгднэ гэдэг нь тэнд байна. Энийг бол ариун сүнсээр бид нар ойлгох хэрэгтэй. Харна. Бат итгэл байна, бат зөрөгтэй байна. Ерөөсөө харанхуй ертөнцид бол дийлдэхгүй. Амен, амен. За тэгэхээр өнөөдөр ч гэсэн би Есүс Христэд итгэнэ гэдэг нь ямар их агуу өрөөл вэ гэдгийг ойлгосон бол амен гэж хэлэхгүй юу? Амен. Би бол Есүс Христтэй усан баталгаар нэг болсноороо надад бол боломжгүй зүйл гэж үгүй. Гэсэн бат итгэлээ бол харуулах хэрэгтэй. Сүнслэг ертөнцийг бол сүнсээр харах хэрэгтэй. Амен. Хамт залбирцгаая. Эзний заасан залбирал Тэнгэр дэх бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсдгаа. Таны хаанчлал эртгвэ. Хүсэлтэн тэнгэрчхэн газар дээр биелдгвэ. Өдөр тутмын минь алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлснаа л бидний өрийг уучлаач. Бидний сэрэлтэнд бууруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал хүч чадал алдарсан мөнхөд таних. Амен. 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 Баярлалаа.